нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Сайн байцгаана уу? Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 100 цаг аялал амралтын улиралтай холбогдуулан иргэд олон нийтэд зориулсан цоврал зөвлөмжүүдийг бэлтгэн хүргэж байгаа. Тэгэхээр энэ удаагийн зөвлөмжийг хүргэхээр надтай хамтран ажиллахаар манай орчны эрүүл мэнд хор судлалын лабораторийн хэмж Майд цэцэг хүрэлцэн ирсэн байна. За Майд цэцэг маань өнөөдөр хар тулганы хордлого, хар тулга хүний эрүүл мэндэд одоо ямар сөрөг нөлөөтэй байдаг юм бэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх юм бэ гэдэг энэ мэдээлэл зөвлөмжийг өгөхөөр бэлтгэсэн байгаа. Тэгэхээр иргэд бол амьдрал дээрээ энэ хар тулгатай маш их ойрхон харцж идэг боловч тэр болгон мэддэггүй. Тэгэхээр хар тулга гэдэг юм хүний тэр хордуулах их үүсвэр төр их сурвалж тэр нөхцөл нь яг амьдрал дээр хэрхэн одоо бий болцсон байд юм бэ? Хаана одоо яг ямар нөхцөл, ямар ахуйн, ямар одоо хэрэглэн дээр энэ хар тоглох хүнд ингэж сөрөг нөлөөлөхөр тэгээд байж идэг юм бэ ер нь бол. За хар тоглох маань өөрөө хортой хүнд металл хүний эрүүл мэндэд бол олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байдаг юм хүнд металл байгаа. Тухайн бодисыг бол олон улсын хавдар судлалын агентлагаас 2-ын А ангилал буюу хүний бид хорт хавдар үүсэх магадaltaй гэсэн ангилалд оруулсан байдаг. Бидний ахуй амьдрал ерөнхийдөө өргөн хэрэглэгдэж байгаа хар тулганы агуулмжтай бүтээгдэхүүн гэвэл одоо автомашины аккумулятор байна. Маш их хэмжээгээр хар тулга агуулж идэг. Найрлаганд нь 64% нь бол хар тулга агуулж идэг юм байна. Мөн зарим төрлийн хар тулга агуулсан будагнууд байна. Мөн хүүхдийн тоглоомд бас будгаар дамжуулж хар тулга агуулгдсан байх тохиолдол байдаг. Мөн шатгуунд бас бага хэмжээгээр агуулгдсан байдаг. Эдгээр их усруудаас дамжаад бол хар тулга маань байгальд хөрс болон агаар усаар дамжаад хүний эрүүл мэндэд бол бас ортой нөлөө үзүүлж байдаг. Яг одоо шууд жишээлбэл машин засварын газарч гэдэг юм уу эсвэл хүмүүс өөрсдөө хуваараа машин тэргээ одоо засварлаж ярих үед тэр аккумулятортаа шууд харьцаад тэндээс илүү одоо хорт нөхцөл үүсэх юм шиг л надад энгийн хүнд бол ойлгогдож байна л да. Гэтэл өөрөө бол хөрс ус агаараар дамжаад илүү тэр хортой одоо нөлөө нь үүсч идэг гэж юм л да. Энэ дэр жоохон дэлгэрүүлээд тайлбарлах уу? Бидний хэрэглэсэн ашиглалтаас гарсан аккумуляторын хаягдл аккумуляторын нөлөөгөөр бол байгалийн задрал тоосонцор үүсгээд хар тулганы тоосонцор бол хөрс ус агараар дамжаад ерөнхийдөө орчноос бид нар бол хордож идэг. Яг тухайн тэр автомашины засвар үйлчилгээний захууд, төвүүд гэх юм уу, шатхуун төвөг үйлчилгээний газрууд ийм газруудад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол илүү их хүртэх эрсдэлтэй байж идэг. Ажлын онцлогоос шалтгаалаад гэсэн үг байна. Орчны нөлөөнөөс шалтгаалаад гэсэн үг байна. Тийм. За бас яг 100 цаг гэж одоо яагаад онцолж ийн гэхээр зуны улиралд бол одоо барилга байгууламж одоо барилгын ажил маш ихээр өрнөдөг, засварын ажил маш ихээр өрнөдөг те айлууд өөрсдөө хуваараа засвараа хийдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ сая будагтай холбоотойс нь хар тулганы хордлогыг ярьж байна. Тэгэхээр будагнаасаа яаж нөлөөлөх вэ? Нөгөө их хүчтэй үнэртэй будаг гэсэн үг үү? Юу гэж болох вэ? Будаг маань бол ерөнхийдөө хурц одоо энэ шар, улбар шар, улаан гэх юм уу ийм өнгийн будагнууд дээр бол энэ хар тулганы агуулмжууд бас нэлээд илрээд байдаг. Энэ судалгаанууд бас гарсан байдаг л да. Энэ хар тулгыг бол будгийн өнгийг тодруулах, хурцтай өнгөтэй болгох, мөн тухайн будгийг хурдан хатах, бас тухайн будгаар будсан гадаргууг чих тесрэлтэй байлгах зорилготой энэ будганд бол хар тулгыг нэмж өгсөн байдаг. Ялангуяа энэ 1970-80-аас оны өмнөх одоо энэ будгийн үйлдвэрүүд бол энэ хар тулгыг бол маш ихээр ашиглаж байсан учраас энэ төрлийн хар тулга агуулсан будгаар ашигласан юм хуучны байлгуудад бол бас хар тулга агуулгадах боломжтой байгаа. Тэгэхээр тухайн одоо иргэд маань юм хуучин байр орон сууцнд ч юм уу засвар хийх тохиолдолд хар тулганы будагтай хэсгийг хусах, нураах үйлдэлээс үүдээд хар тулганы тоосонцор оруулан амьсгалахад бол бас хордох юм эрсдэлтэй байж байгаа. За хүүхдийн тоглоом гэж бас түрүү ярьсан. Тэгэхээр хүүхдийн тоглоомн дээр одоо тэр хар тулга ямар хөө байдлаар бас орчоод идэв. Огт хар тулгагүй байж болтгүй болов хүүхдийн тоглоом. Энэ хүүхдийн тоглоом гэдэг маань ерөнхийдөө одоо нөгөө хямд төсөр ийм чанарын баталгаагүй ийм тоглоомууд дээр бол бас нэг юм хийгдсэн судалгаа байгаа л да. Манай нэмэгдээс хийгдсэн судалгаа. Тэр хүүхдийн тоглоомд
өнгө бодог оруулахад ашиглаж байгаа тэр бодгонд болоод бас энэ харт толгойн агуулмжтай бодог ашигласан тохиолдолд энэ бол бас эрсдэлтэй болж байгаа. Тухайн бодгаар тоглоомоор хүүхэд тоглох, гараараа барих, амдаа хийх үед бол харт толгойн эсвэл тэр нөгөө зай батарейтай тоглоомнуудын хөдөлдөг явдаг ийм тоглоомнуудын зай батарейтай бас шууд холбоотой юу харт тоглоом. За батарей зай хараагуурын хувьд бол харт толгойн хамгийн өндөр агуулмжтай нь бол аккумулятор байдаг л да машины. Бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэж байгаа, нахан хүрээнд хэрэглэгддэг хүүхдийн тоглоом, цаг удирдлага гэх мэт хэрэглэгдэж байгаа зай бол ер нь бол нөгөө алкалайн буюу шүлтийн батарейг маш их ашиглаж байдаг. Энэ бол нийтлэг хэрэглэгддэг батарей. Тэгээд нөгөө товчон жижигхэн зай хүүхэд залгаад ходоод нь төлөгдөх цоорох гэдэг эрсдэл үүсдэг тийм. Энэ хуруу зай болон товчон батарейны найрлаганд бол кадиош буюу шүлтийн уусмал дүүрэгч бодис электролитийн уусандаар ашиглагддаг учраас тэр бодис үйлдэлээр бол хүүхэд зайлгсан хорцсон тохиолдолд бол ходоо дотор гэцийг түлэх юм. За тэгэхээр бид нар бол одоо яг энэ бүх мэдээллийг иргэдэд ингээ ойлгомжтой хүргэх одоо зорилготойгоор инфографик буюу одоо юм зурган мэдээллийг маш олон янзаар нь бэлтгэж иргэдэд төрүүлдэг. За энэ нэг инфографик дээр бол нөгөө саяхан бид хоёрын яриад байгаа энэ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг харт тоглоом маань яг ямар эргэтэн тогтолцоонд яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг нэлийн дэлгэрэнгүй харуулсан байна те. Энэ дэр нэг тайлбарлах. За харт тоглоомны хувьд бол мэдрэлт бол маш хүчтэй нөлөөлж идэг. Энэ бол мэдрэлийн хор гэж нэрлэгддэг юм хортоо метал байгаа л да. Ялангуяа бага насны хүүхдүүд бол харт тоглоомд маш их хүртэнтэй. 0-5 насны хүүхдүүдийн хувьд бол бие организмынхаа онцлогоос болоод дархлааны систем, мэдрэлийн системийн гүйц төгжөөгөө байдлаас үүдээд хамгийн хүртэнтэй байдаг. Тэгээ бага насндаа харт тоглоомны хортлогонд өртсөн тохиолдолд бол хүүхдийн сэтгэн бодох чадвар муудах, IQ муудах тийм ээ. Тэгээ бас бие организмын хөгжил саатах, тэгээд зан авирт одоо өөрчлөлт орох, уур цаартай, дүрмгийн зантай болох гэсэн иймэрхүү шинж тэмдгүүд болоод илэрч байдаг байгаа. Тэгэхээр одоо бага насндаа одоо ингээд хөрөлөн буй орчноос, ахуй орчноос харт болгонд өртөж байгаа тохиолдолд бол явандаа тухайн хүүхд манад бол одоо сурлага муудах гэх юм уу тийм ээ. Биеийн хөгжил хоцрох, тэгээд бас зан үеийн өөрчлөлтөнд орж байгаа тэр байдлаас болоод гэмтгэр гэх мэт тиймэрхүү зүйл бас орооцолдог. Тэгэхээр тэр одоо нэг л удаагийн нэг тийм тэр харт тоглооны нөлөөллөөр гэсэн үг үү? Эсвэл одоо тэрийг их олон дахин одоо байгаа орчин үргэлжил тэр агаар хөрсөнд нь тэр юм байгаад байснаас гэж ойлгох байна. Тийм ер нь ойлгомжтойгоор багталтайгаар харт тоглоонд ингээд тогтмол ингээд байнга их бага хэмжээгээр өртөөд ингээд байгаа тохиолдол бол. Тэр ахуйдар яг тийм орчин үүсэх нөхцөл байна гэж ойлгох уу? Тэг ер нь бол манай улсын хувьд бол одоо агарын тохиолдол гэдэг юм бол маш хүчтэй яригдж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ гэр хорооллуудын айлуудад нүүрсний шатгуун түлшний шаталтаас үүдэлтэй харт болгонд тохиолдож байгаа үед бол энэ бол бас тэр саяхан хэлсэн сүргүүр дагавруудыг бий болгоод одоо хүүхдийг хоцрогдол бие организм болоод оюун ухааны юм хоцрогдол төрнэ. Энэ зүйлийг бас сонирхож тэгээд нэг анагаахын шинжилгээний үндэсний сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулиас хийгдсэн судалгаа бас байж байгаа л да. Гэр хорооллын хүүхдүүдийн цуснд харт тоглооны агуулмж нь орон сууцнд амьдарч байгаа хүүхдүүдийн харт тоглооны цуснд харт тоглооны агуулмжтай харьцуулахад бол хамаагүй өндөр гарсан байсан. Судалгаа хийгдсэн байна. Харамсалтай тий. За бүх эргэтэн тогтолцоонд энэ харт тоглооны нөлөөлөл яаж дутагдах вэ хоёлаа ярьж байгаа тий. Тэгэхээр сая бодлол одоо мэдрэлийн тогтолцоо одоо цуснд тэр харт тоглооны хэмжээтэй холбоотой ирлээ. Өөр ямар эргэтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ? За бөөрөнд бас нөлөөлнө. Ерөнхийдөө бол хүний биед орж байгаа ямар нэгэн хорт бодис бол дийлэнх хүн бөөрөнд очиж шүүгдэж бөөрийн замаар дамжиж гадагчилж байдаг учраас өөрийг гэмтэн зүрх судасны үйл ажиллагаа тархин тус нөлөөлж байдаг. За сонсголт гэсэн юм бас тийм тарагдаж байгаа юм. За сонсгол нөлөөлнө. Тий. За яг тодорхой тэр гоёлын урагтайгаа холбож жоохон ярих уу. Тий хүүхдээс гадна жирэмсэн эхчүүд маань бас энэ харт тоглооны харилцаанд бас маш хүртэмтэй байж байдаг. Тэгээ жирэмсэн эхчүүд маань харт тоглооны харилцаанд хүрсэн тохиолдолд бол ураг маань өсөлтгөө болох, ураг зулах гэсэн ийм эрсдлүүд үүсэх бол бас магадaltaй байж байна. Одоо ингээд жишээлбэл 5 настай эмэгтэй хүүхэд бага насндаа 5 наснда ч юм ингээ харт тоглооны хордлогонд ингээд өртөөд цуснд нь ч юм уу ясанд нь ч юм ингээ харт тоглох хөрөнгөлөгдсөн байх тохиолдолд бол хожим одоо
нөхөр үржгүй насанд хүрээд жирэмслэх үед бол тэр нь бол бас ингээд урагт нөлөөлж явах юм хорон чанартай гэж. Тэгээд хавт тул маань өөрөө бол хүний тусанд орсон тохиолдолд бол нэг тусан хоримтлогдсон үед бол нэг 40 хүртэл хоногоор агуулгадчихэйдэг. Ясанд хоримтлогдсон үед бол 25 хүртэл хичээлээр хоримтлогдоод байж байгаа юм. Маш хортой хүнд металл. За бидний хийсэн бас нэг инфографик мэдээлэл байна. Энэ дээр бол одоо энэ харт тулганы хордлогт өртөх байдлыг бага насны хүүхэд, насан туршид, жирэмсэн эмэгтэйчүүд гэж ингэж 3 ангилж авсан байна, тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр хоёлаа илүү дэлгэрүүлж ярих юм байгаа юу? Эсвэл сая ярьсан юм донд ерөнхийдөө энэ мэдээлэлд орсон уу? Тэгээ ерөнхийдөө л орсон байгаа. За одоо өөр бүтээлд байгаа инфографикууд дээрээс өшөөх хэрэгтэй үйлс мэдээлэл харт тулганд өртөх замуудын талаар ерөнхийдөө ярьсан. Гэхдээ энэ дээр дахиад өөр нэмэлт мэдээлэл юу байгаа вэ? Хүнстэй холбоотой гэсэн нэг зураг харагдаж байна. За хүнстэй холбоотой гэж ярих юм бол одоо мөн энэ манай энэ хуучны барилгуудын одоо энэ сантехникийн шум хоолоонууд бол бас юм харт тулаан агуулгдсан юм шум хоолоор хийсэн байж байгаа. Ер нь хуучны барилгууд дээр ийм хүмүүсүүд бол байгаа л та. Дээрээс нь бас манай одоо нөгөө нийслэл хотын маань нийтийн шугам сүлжээ маань бас хэр удаан ашиглагдж байгаа хэдэн хувийн шинжлэгдсэн бэ гэдг нь бол бас эргэлзээтэй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэгэсэндээ усны тухай ярих гэдэг нь тийм ээ, хүнстэй холбоотой гэдэг асуултанд саяны хариулт орж ирж байна гэдэг бол хүнс хоолнд хэрэглэгдэх зайлшгүй нэг одоо тэр усны аюулгүй байдлын тухай яриад байна. Тийм. Сантехникийн хоолой гэх сантехникийн хоолойгоор дамжаад харт тулганы агуулмжтай ус гарах эрсдэлтэй юм байна, тийм ээ. Харт тулга агуулсан бүтээгдэхүүн гэхээр бас одоо саяны тэр аккумулятор одоо энэ ярьсан юмнаас гадна зүгээр энгийн мэт ахын сав суулган дээр бас тийм байх гэдэг байна. Энэ зурагтай холбоо тайлбарлаа. Тийм зарим төрлийн хунцар савууд дээр бол бас харт тулга илэрсэн юм тохиолдол байдаг л да. Тийм анахаас хийсэн судалгаа бол бас. За тэгвэл одоо энэ инфографик дээр энэ доотлолт нь бас нэг ийм санамжиж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо өгдөг санамж юм байна. Харт тулганы хордлогот өртөхгүй байх аюулгүй төвшин гэж байхгүй гэж. Тэгэхээр урдчлан сэргийлэх арга хэмжээг л маш сайн аваа гэсэн үг тийм үү? Ямар урдчлан сэргийлэх алхмууд байдаг вэ гэдэг дээр хоёул одоо яа. За харт тулганы хордлого гэхээр ерөнхийдөө л манай улсын хувьд бол автомашины хаяглах аккумулятор ашигтаас авсан аккумулятораас үүдэлтэй тохиолдол бол хамгийн их яригдж байгаа. Хамгийн их эрсдэлтэй зүйл болж байгаа. Тийм учраас бид нэр одоо ашиглалтаас гарсан машины аккумуляторыг одоо харт тулгын агуулсан батарей зэргийг хөрсөн дээр ил задгаа хаяхгүй мөн энгийн хог хаягдaltaй нийлүүлж хаяхгүй зориултын хүлээн авах аккумулятор цэгт хөргүүлэх ингэж л хэвших шаардлагатай. Мөн түрүүн хэлсэн будагт нэлээдгүй хэмжээгээр агуулгдсан гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр будаг худалдан авахдаа сонгоо авахдаа бол аль болохоор харт тулганы агууламж өөртөө агуулаагүй гэдгийг нь баталсан сертификаттай ч юм уу чанарын баталгаатай тийм будгийг сонгон авч үржлэгийн дээрлэх шаардлагатай. За тэгэхээр энэ удаагийн одоо 100 цаг аялал амралтын одоо удирдал эвсэнтэй холбогдуулан хөрөж байгаа цуврал зөвлөмжүүдийн сэдэв бол харт тулгатай холбоотой эрүүл мэндэд очирч байгаа энэ сөрөг нөлөөллөөс хэрхэн урдчлан сэргийлэх вэ гэдэг ийм сэдэв байлаа. Тэгээд энэ тухай мэдээллийг одоо надтай хамтарч иргэдэд хүргэсэн орчны эрүүл мэнд хор судлалын лабораторийн хэмж майд цэцэгтэй баярлалаа. Иргэдэд цаашдаа одоо энэ эрүүл мэндийн төлөө мэдээлэл сурталчилгаа хүргэх энэ ажилд амжилт хүсье. Баярлалаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв